Яа бүгдээрээ сайн байцгаана уу? Бодлог подкастны 2 дугаар дугаар тавтай морил. Хөтлөгч зүч болон. Баяраа. За бид хоёр өнөөдрийнхөө дугаараар дэлхийн нийтэд одоо асуудал болоод байгаа коронавирустэй холбогдолтой сэдвээ сонгож авсан байгаа. За мөн бусад шалтгаанууд байгаа. За тэрийг подкастынхаа дундуур дуртаад явна. За интернетээс ер нь хүмүүс одоо карантинтэй үеэр гинтийн өвчин ингээд гарсан пандемик гэж хэлдэг. Одоо олон улсыг хамарсан ийм өвчний үед хэрхэн айд сандрахгүй байх вэ? Хэрхэн айснаа сандарснаа даван туулах вэ гэсэн зөвлөгөөнүүдийг бол олон вебсайтуудаас Facebook дээрээс сошиал платформуд дээрээс олж уншсан баг. Гэхдээ яг хэрхэн стресс бол айцаа даван туулахаас гадна одоо тохиолдож байгаа бид хоёрын үзгээс харж байгаа зүйл нь хүмүүс гэртээ удаан хугацаагаар байх нийгмийн харилцаанаас тусгаарлагдж байгаа асуудлыг үүсгэж байгаа. За ингээд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаад ирэхээр ер нь хүний сэтгэл зүйд ямар сөрөг болон эрг нөлөө байгаа юм. За сөрөг нөлөөтэй бол тэрийг хэрхэн даван туулах вэ гэдэг талаар ярилцахаар бэлдсэн байгаа тийм ээ. За ковид-с болж ямар шуухан байна да гэж карантин сайхан уу? Ер нь бол хүмүүс гэртээ удаан хугацаагаар бараг анх удаага ийм удаан хугацаагаар байж байгаа х тий. Ялангуяа манай үеийн залуучуудын хувьд ер нь бол нөгөө карантин буюу хөл хорой чинь бүр эрт дээр үеэс улбаатай. Яг нэр томьёоны үед бол юу юм бэ лээ? 1927 онд Италийн Венецд яг карантин гэдэг одоо нэр нь хэрэглэгдээд үүнээсээ 300 жилийн дараа Их Британд яг анхны хүн төрөлхтний түүхэнд анхны хөл хоройг тогтоосон юм байлээ. Тэгэхээр ингээд бодоод үзэх юм бол 1400 оноос хоошоо гэхээр нэлээд хідэн одоо дэлхийн нийтийг хамарсан цар тахлууд одоо вирусүүд гарч исэн. Үүнтэй холбоотойгоор хөл хоройнуудыг бол тавьж исэн. Тэгэхээр холбоотой нэлээд хідэн судалгаа байдгийм байлээ. Одоо яг хүмүүсийн нийгмийн амьдралд яаж нөлөөлдгийг, сэтгэл зүйд нь яаж нөлөөлдгийг гэдгийг гаргаж ирсэн судалгааны ажлууд бол бас чамлахааргүй олон байдгийм байлээ. Тэгээд энэтэй танилцаад бид хоёр үүнийг бас хурангуй байдлаар хүмүүст хүргэе гэж бодоод энэ дугаарыг бас бичиж байгаа. Тэгээд ер нь бол хүмүүсийн амьдралд нилээдгүй тэр нөгөө нэг томоохон өөрчлөлтүүдийг оруулж ийн байх шиг байна. Тэгээд хүмүүс ч гэсэндээ энийг одоо тал талаас нь бичиж ийн. Одоо жишээлбэл улс төрчид нь улс төрийнхаа үүднээс ч юм уу, эдийн засгч нь эдийн засгийнхаа үүднээс ч юм уу гэж бичиж ийн. Ярьж ийн. Тэгээд яг сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөд байгаа талаар нь бит хоёр өнөөдөр ярих гэдэг. Яг тийм. Тэгээд дэлхийн нийтээр бол уг нь хүмүүс 20-нд ороод хөл хөдөлгөөн багассан чинь байгальтай буцаад эерэг нөлөө үзүүлээд байгаа ч гэсэндээ сүүлийн үед хүмүүсээс бас энэ тентхийн нийтлэлээс харах нэ улс орнд яг ямар шиг байгаа талаар гүнзгий мэдэхгүй болсон. Монгол улсад гэр бүлийн хүч хэрхийлэл, архитан согтууралт гих зэрэг одоо сөрөг нийгмийн гаж үзэгдлүүд нэлээд хэмжээгээр ихссэн гэдэг мэдээллийг бит хоёр авсан тийм. Тэгээд ер нь яагаад гэртээ хүмүүс байх тусмаа ийм зан үйлүүдийг илүү их гаргаад байна. Сэтгэл санаа нь яагаад улам докторгүй болоод байна гэдэг нь илүү сонирхолтой санагдаад. За тэгээд ер нь ганцаараа байна гэдэг чинь ер нь юу юм бэ? За ганцаараа байх нь ганцаардлыг төрүүлдэг юм уу? Ганцаараа байх нийгмээс тусгаарлагдах нь ганцаардлыг мэдрэхээс өөр зүйл үгүй юу гэдэг талаар бас илүү тайлбарлахыг болтноо. За тэгэхээр Эрик Фромын эрхчлөөс аж ахуй зохиол дээр гарсан байдаг штэ. Яг хүн ер нь яагаад одоо юу гэдэг чи нийгмийн харилцаанд илүү ингэж орох гэдгийг яагаад ер нь одоо эрхчлөөгөө идэлээс ингэж ганцаараа байж ивэл айгүй сайхан байх гэдэг штэ. Уг нь бол хүний төрөлх мөн чанар чинь эрхчлөөнд одоо ингэж тэмүүлдэг зүйл болохоор тэгтэл яагаад хүмүүс одоо бусдын захиргаалтын дор одоо юу гэдэг чи бусдын удирдлагын дор ингээд нэгдэж бөөнөрөө байхыг илүүд үзээд байт юм бэ гэдгийг тайлбарсан байдаг байхгүй юу. Тэрнээр болохоор хүмүүс
их чөлөөгөө мэдрээд одоо ингээд ганцаараа бие даасан байх тусмаа төдий чинээний ганцаардлыг мэдэрч идэг. Энэ ганцаардлын мэдрэмж нь эрх чөлөөгөө алдахаас илүү аимшигтай зүйл учраас ямарваа нэгэн байдлаар одоо юу гэдэг чинь хин нэгэнтэй хамаатай хамааралтай байхыг илүүд үздэг. Тэгээд өөртөө төрж байгаа энэхүү ганцаардал одоо сэтгэлийн асуудлуудыг хүмүүс нуун далдалж өөрөө мэдрэхгүй байхын тулд хүмүүстэй нийгмийн харилцаанд ороод одоо юу гэдэг чинь одоо өдөр тутмын амьдралдаа хүмүүстэй харилцаад ажил төрөл хийгээд өөр бусад одоо хобби гэж хүмүүс нэрлэдэг шүү дээ тий. Одоо бусад нийгмийн одоо ажлуудыг хийгээд сайн дурын ажлуудыг хийгээд одоо спортоор хичээлээд ч гэдэг юм уу эсвэл дугаа тэнгэл хөөцөлтөөд ч гэдэг юм уу гих мэтчлэн арга замуудыг ашиглаад хүн өөрт төрж байгаа тэр нөгөө нэг яг бодит байдал бодит мэдрэмжээ одоо нуухыг хичээдэг юм байна л та. Тэгэнгүүт яг үүнтэй холбоотойгоор үл хорионд орчингууд нөгөө нэг өөрийнхөө бодит үннийг далталж нуугаад идэг байсан зүйлүүдээс салчиж байгаа. Жишээлх юм бол нөгөө нэг засал хөдөлгөөнийг хийж чадхаа болчлоо, найз нөхөдтэйгээ уулзаж чадхаа болчлоо, гадуур дотор зугаацаж чадхаа болчлоо. Ингээд ирэхээр нөгөө нэг сэтгэл зүйд нь байсан яг жинхэнэ бодит асуудлууд нь ингэж бүр хүчтэйгээр гарч ирж идэг. Өмнө нь яг ингээд дараад явж болдог байсан юмнууд нь одоо бүр ингээд яг шууд гарч ирдэг гэсэн үг. Тэгээд ирэнгүүт л одоо хүмүүс галзуурах гэдэг, ганцаардаад байна, уйтгарлаад байна ч гэдэг юм уу. Гэх мэтчлэнгээр зан үйлүүдийг үзүүлдэг байж болох юм. From онл дээр үнэлэх юм бол тэр сонирхолтой юм тий. Тэгээд нөгөө from Америкийн эсвэл Америк психоанализыг ер нь хөгжүүлсэн гэдгээр алдартай тий. Тэгээд психоанализ буюу ухамсаргүйн төвшин рүү ороод ирээд ухамсаргүйн онолоодоос үзэх юм бол мөн Sani from дээр гарсан өөрийн жинхэнэ төрхөө гаргаж ирдэг гэж байна. Тэр нь болохоор психоанализын төлөөлөгч Карл Юнгийн архетипийн онол дээр бас гарч ирдэг. Персона буюу яг өөрийн жинхэнэ төрх нь хүнд байнга нуугдмал дарагдмал явж идэг. Буюу нийгмийн харилцаанд орохдоо хүмүүс жинхэнэ өдөр төрхөө нууж баг өмсөж харилцдаг. Тэнцээс нийгмийн харилцаанаас гарсан үед жинхэнэ өөрийн дүр төрхийг гаргаж ирдэг гэдэгтэй бас холбоотой юм шиг санагдлаа. За тэгээд ер нь ганцаараа байх нь нэгдүгээр санийхаар эдгээр онолуудын үүднээс бол хүний жинхэнэ дүр төрхийг нь гаргаж ирдэг буюу яг сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг гаргаж ирж байна тийм. Тэгвэл ганцаараа байх нь мөн биологийн үүднээс физиологт гэж физиологт ер нь бас сөрөг нөлөөллүүдийг харуулдаг үзүүлдэг юм байна л да. За энэ болохоор APA буюу Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс 2019 оны 5 сард гаргасан одоо нэг судалгааны тайлан байна. За энэ болохоор Amy Novotny гэдэг хоёр хүний хийсэн судалгаа байна. За үүн дээрээс ямар үр дүн гарч ирсэн бэ гэсэн чинь Америкийн нийт 200,000 орчим хүмүүсийг хамруулсан судалгаа байгаа юм. За эдгээр хүмүүсийг нь хоёр бүлэгт хуваагаад байнгын ганцаараа амьдардаг, ганцаардлыг мэдэрдэг, тэгээд нийгмээс тустай байдаг болон нийгэмд байнгын харилцаатай байдаг хүмүүс гэж хуваагаад судалгааг явуулсан. Гэсэн чинь байнгын ганцаараа байдаг хүмүүсийн дархлаа маш их хэмжээгээр муудсан байна л да. За дархлаа гэдэгтээ ер нь цагаан эсийн хүний бие дотор хүчилтээс буцаа нөхөн сэргийхэд тусалдаг тэр үйл явц нь маш хэмжээгээр дарангуулагдчихсан байна. Тэгээд эрсэхээрээ хүмүүс ямар нэгэн өвчин зовлонд өртөгдөхий болдог, амархан ууралж уцаарладаг, чанар нь ихсдэг гэдэг зүйлүүд гарч ирж байна. За тэгээ мөн нийгмээс тусдаа байгаад ирэх тусмаа хүн өөрийнхөө амьдралын зорилго болоод өөрийнхөө үнэлэмжийг алдаж эхэлдэг гинэ. Яагаад гэвэл мөн Sani from онол дээр тайлбарласан шиг нийгмийн харилцаанд орж иж хүн айгүй идэвхтэйгээр байж идэг гэсэндээ тусгаарлагдаад ирэхээр тэр мэдрэмжүүдээ мэдрэхгүй, босод өөрийгөө харуулахгүй, үнэлүүлэхгүйгээсээ болоод сөрөг зан үйлүүд рүү орж эхэлдэг. Би чи юу юм бэлээ, амьдралын утга учир юу вэ гэдэг эргцүүлэлтэд хит их дарагдсаар байгаа. Тэрийгээ тайвшруулахын тулд арх ихээр эвлэх, тамхи ихээр татах гэсэн сөрөг үйлчлүүдийг хийдэг байх нь. За энэ нь буцаад нөгөө нэг муудсан байгаа дархлааныхаа систем дээр улам илүү нэрмээс болоод за тэгээд өвчлөлт бүр амархан хүрдэг. За тэгээд ингээд өвчлөлт тусчж байгаа хүмүүсийн хувьд бол эрт нас баралт ганцаараа болон ганцаараа бус нэг гэр бүлийн ханддаг амьдардаг. За тэгээ мөн
нийгмийн харилцаанд тогтмол ордог хүмүүсээс илүү эрт нас ордог шалтгаан болдгоо гэж тайлбарласан байна. За тэгээд ганцаардл одоо энэ чинээс ганцаардл болон ганцаараа байх буюу нийгмээс тусдаа байх хоёр ойлголтын дунд ямар ялгаа байна вэ? Хоёулаа ижилхэн зүйл юм уу гэдэг дээр хүмүүс айгүй их санал зөрөлддөг байсан байна сэтгэл судлаач нар. За тэгэж явж байгаад 2019 онд хийгдсэн судалгаагаар за энэ болохоор ханаас хийгдсэн судалгаа вэ гэхээр за насжилтын үндэсний төв гэдэг байгууллага байна. За энэчнээс санхүүжүүлсэн судалгааны үр дүнд за би судлаачийн танилцуулаад Чикагогийн их сургуулийн профессор Катиопо гэдэг профессор байна л да. Би нэрийг нь зөв дуудуу. За энэ хүний судалгаан дээрээс юу гэж үзсэн бэ гэхээр ганцаардл гэдэг нь хүмүүс субъектив байдлаар бусдаас тусгаарлагдгийг хэлнэ буюу мэдрэмж болон тэр хоорондын холбоо нь бусадтай хамт байгаа ч гэсэндээ ангид тусдаа ганцаараа байгаа юм шигээр мэдрэхийг ганцаардл гэж ойлгоно. За харин нийгмээс тусгаарлагдсан буюу ганцаараа байх гэдэг нь объектив нөхцөл байдлаараа буюу яг физикийн хүрээнд бусдаас ерөөсөө ингээд зайгаа барьцсан тийм байдалтай байхыг нийгмээс тусгаарлагдсан буюу ганцаараа байх гэдэг ойлголтоор авч үзэж байна. Гэхдээ энэ хоёр нь ийм тустай ойлголтыг илэрхийлж байгаа гэсэн нэг нэгнтэйгээ уялдаа холбоотой гэдэг санал гэдэг дүгнэлтэнд сүүлд нь хүрсэн байна л да. Судалгааныхаа үр дүнд. За тэгвэл аль алиндаа нөлөөлөд нэгийгээ уруудтаад яваад байна гэхээр ганцаараа байх нь ганцаардалд хүрэх боломжтой. Ганцаараа байгаад байх тусам. Эсвэл ганцаардлыг мэдрээд байх тусам өөрийгөө бусдаас тусгаарлаад ганцаараа байх нөхцөл байдалд орно гэсэн. За энэ хоёрын хоёулангийнх нь үзүүлж байгаа хор уршиг нь бол ижилхэн. За энэ хор уршигуудыг дурдах юм бол маш олон зүйлүүд байна. За нэгдүгürt артерийн судсаар гүйж байгаа цусны эргэлтийг удаашруулна. Хор тавдрын эсүүдийг улам илүү өсөж хөгжихэд нь туслана. За мөн нийгмийн харилцаанд орохгүй байх тусам хүний танин мэдхүүд өсөлт хөгжилт гарахгүй байгаа учраас нас архих тусам Альцгеймерийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг гэсэн байна. За тэгээд харахаар ер нь энэ ганцаараа байх, ганцаардл бус нийгмээс хол хөндий байх гэдэг нь сэтгэл зүйн түвшиндөө, физиологийн түвшиндөө болон танин мэдхүйн түвшиндөө аль алинд нь хор уршигтай зүйл байдаг байна. За энэхүү одоо бидний ярих гэдэг хөл хорийн ерөөхдөө удаан үргэлжлэх тусмаа сэтгэл зүйд үзүүлэх хор хөнөөл одоо нэг одоо сөрөг тал нь илүү их болж ирж идэг гэсэн бас судалгааны үр дүнгууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр апатираас орсон нэг судалгаан дээр яг энэ хөл хорионы үед голчлон тохиолддог сөрөг 3 сэтгэл одоо хөдөл байдаг гинэ. Сэтгэл зүйн асуудал гэх юм уу? Эдгээрт нь юу ордог вэ гэхээр нэгдүгээрт айдас түгшүүр. За яагаад айдас түгшүүр бий болоод байгаа вэ гэхээр нэгдүгээрт яг энэ одоо коронавирус COVID-19 дээр аваад үзэх юм бол яг өвчин хизээ дуусах нь одоо тодорхойгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүний сэтгэл зүйд энэхүү тодорхойгүй байдал нь маш их хэмжээний айдас түгшүүрийг бий болгож идэг. Магадгүй зүгээр ингээд гарч яваад ч юм уу би ингээд өвчин авчиж магадгүй өвчин авлаа гэхэд эдгэр хэсэг нь ингээд мэдэгдэхгүй учраас маш их хэмжээний айдас түгшүүр бий болж идэг гинэ. Тэгэд энэ нь ялангуяа нөгөө нэг хөл хорионд орцсон үед одоо гэртээ байгаад ах үед мэдэгдэхгүй байгаа зүйлсүүд маш их болохоор илүү их хэмжээний айдас түгшүүрийг бий болгож идэг. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр сэтгэл готрол, уйтгарлах гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Яг нөгөө нэг түрүүний зүчийн ярьсан ганцаардалтай холбоотой. Ер нь бол одоо юу гэдэг чинь өмнө нь байж исэн бүх сэтгэл зүйн асуудлууд, сэтгэлийг нь шархалуулж исэн одоо моментууд ч гэх юм уу бүгд илүү их хүчтэй болж гарч ирж идэг. Яг энэ одоо ганцаараа байх үед хөл хорионы үед гэсэн үг. За дараачих нь гэх юм бол яг нөгөө нэг нийгмийн асуудлуудыг үүсгээд байгаа уур бухимдал гэх юм уу энэ зүйлийг бүр илүү ихээр дэвэргэж өгч идэг. Яг хүн одоо ингээд яг хязгаарлагдмал орчин дотор хязгаарлагдмал зүйлсийг хүртэж мэдрээд одоо юу гэдэг чинь
өдрөө болгон нэг газраас ирнэ, өдрөө болгон нэг газраас одоо байсаар байна. Өдөржингөө яг нэг юм 4 ханы дундал байгаад байна гэдг нь өөрөө нөгөө нэг уур бухимдлыг сэдрээх үндэс нь болж өгч идэг. Тэгээд ирэхээр одоо нөгөө нэг гэр бүлийн асуудлуудыг илүү их болгож байгаа хүчирхийлэл ч байт юм уу. За заавал хүчирхийлэл байх албагүй. Гэтэ нөгөө нэг хятадд гэр бүл салалт ихээр нэмэгдэж гин гэсэн судалгаа байсан тий. Тэгэхээр бас энэний шалтгаан нь энэхүү хөл хориотой холбоотой байж болох юм байна гэдэг зүйлийг харж болохоор байгаа. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь яг энэ одоо өвчнөдөө холбоотойгоор үүсгээд байгаа хөл хорой нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөд байгаа нь бэ гэдэг нь бас аягүй сонирхолтой. Яг хувь хүнд нөлөөлөхөөс гадна. Одоо бид нар нөгөө өдөр тутамдаа амьдрал дээр харж байгаа шүү дээ, мэдээнээс ч юм уу, интернетээс ч юм уу. За жишээлх юм бол барууны орнуудад супермаркетын нойлын цаасыг хүртэл нөөцөлж чинь хүмүүс нойлын цаасны төлөө хоорондоо маргаж чинь, муудалцж чинь, үнсэрхэг үзэл газар авч чинь. Одоо барууны орнуудад байгаа Азиудыг гадуурхаж одоо элдв бусаар сөрөг загварлуудыг үзүүлж чинь гэдэг юм уу. Нийгэм бол тэр чигээрээ хизээж төсөөлөхөөргүй үр дүнгуудыг бол харуулж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энийг нийгмийн сонирхолтой. Нийгмийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах юм бол одоо паник гэж нэрлэдэг шүү дээ, сандрах үзэгдэл. Хүмүүс ямарваа нэгэн байдлаар тодорхойгүй нөхцөл байдалд ороод ирэнгүүтээ паник буюу одоо энэ эмх замбраагүй айж сандарсан үзэгдэл одоо бий болгож идэг. Үүн дээрээсээ улбаалаад нөгөө нэг ухамсарын түвшнөөс доогуур байдаг яг одоо ийдийнх нь тэр нөгөө хүслүүд нь гарч ирж идэг. Тэгээд түүнээсээ гадна нөгөө нэг нийгмийн хэм хэмжээнд захирагдах явдал нь бага болж идэг. Яг нөгөө амин хувиа хичээх бий л болж ивэл гэсэн үзэл. Одоо яг нөгөө нэг бусдыг жоохон дээрэнгүүлээл тэгэл юмыг булаацалдаж аваад байгаа жишээнүүдийг бол энэгээр тайлбарлаж болно. Мөн байгалийн хуулиараа тийм ээ хүмүүс ч мөн байгалийн амьтад учраас инстинктээр бүх байгалийн амьтад амьд үлдэх гэсэн инстинкт буюу зүүн совин байгаа тийм. Тэгээд ирэхээр нийгэм хичнээн өндөр хөгжилтэй нийгэм хичнээн соёлтой байлаа гэж амьд нь тулсан аюул хүнд занал хийхэд хамгийн ихний хэрэгцээ буюу тэр зүүн совингоор амьд үлдэхийг хичээдэг. За тэгээд л амьд үлдэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг хийж байгаа юм л да тий. Ерөөсөө аль болох өөрийн хуваа хичээх тэр зам үйлүүд гарч ирж байгаа. Тэгэхээр энэхүү тодорхойгүй одоо юу гэдэг чинь хүмүүсийн айс сандарсан энэ үзэгдлийг байхгүй болгохын тулд хамгийн чухал зүйл нь яг баталгаатай мэдээллийн их үүсвэр байх хэрэгтэй гэдэг гинэ. Өөрөөр хэлэх юм бол нөхцөл байдлыг нь тодорхой болгох хэрэгтэй. Яг энэ өвчин одоо яг юунаас болоод байгаа юм хэрхэн сэргийлхийн хүнсийн нөөц нь аюулгүй байдал нь хангагдсан юм уу? Яг бусад хэрэгцээтэй зүйлсийн нөөц нь байгаа мó гэдгийг арт хэрэгцтэй юуны төрөнд маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ингэж их юм бол нөгөө нэг одоо хүмүүсийн гаргаад байгаа сөрөг зам үйлүүд нь бас тодорхой хэмжээгээр багасна. Яагаад вэ гэхээр айл сандрах үзэгдлийг дарж өгч байгаа учраас. Тэгээд яг энийг Монгол дээр авч үзэх юм бол биднээс айгүй ойрхон тусах. Яг нэг Facebook-ээр Messenger нөгөө нэг найзууд руугаа л нэг хэдэн минутын voice явуулаад байсан шүү дээ. Манай ойрын нэг хүн энд ажилдаг. Одоо ингээд хүнсний нөөц дуусгаж байгаа ч гэдэм үү ингээд. Тэр voice бол хүмүүсийг маш их төөрөгдөлд оруулаад өөрөөр хэлэх юм бол энийг цуурхал гэж нэрлэж болно. Тэр цуурхлаас болоод хүмүүс дорд орноо айж хэлж байгаа хгүй юу. Хүй нэрээ манах одоо ингэ хүнсгүй болчвол яах вэ? Тэгээд эцсийн үр дүн юу болсон бэ гэхээр яг нэг юм уу 2 хоног дэлгүүрийн лангуунуудыг хоосолж эхэлсэн шүү дээ тийм монголчууд. Яг үүний дараанаас миний анзаарснаа шүү дээ. Яг үүний дараанаас эрүүл мэндийн яамнаас өдрө болгон тогтсон цагтаа мэдээлэл хийдэг болсон. Яг өвчний нөхцөл байдал ийм байгаа. Тэрнээс өмнө хийжсэн эсхийг нь яг сайн мэдэхгүй. Гэхдээ эрүүл мэндийн яамны энэ нөгөө нэг яг тогтсон цагтаа өгч байгаа мэдээлэл бол арт түмний сэтгэл зүг маш гоё тийм доктортой тайван болгож өгсөн.
Тэгээд бас нөгөө барууны Европын зарим орнуудыг бодвол харьцангуй гайгүй байдлаар одоо энэ олон түмнийг хамарсан паник гайгүй хор хөнөөл багтаагаар намжсан гэж харж болохоор. Тийм тий. Маш олон хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд одоогийн сайхан тайван байдал үүсээд байна л да тий. Тэгээд Монголын хувьд ер нь бол энэ карантин миний бас анзаарч байгаагаар яг нэг хүмүүс нөлөө үзүүлж байгаа нь бага юм болоо гэж бодоод байна. Яа тэгэхээр одоо сайхан мигрэшт за мөн энэтхэгийн хэдэн улсуудад энэтхэгийн хэдэн хотуудад COVID-19 халдвар дэгдээд эхэлсэн чинь хүмүүсийг гадуур явж байхад нь ташуурдаж гэрлүүн оруулж байгаа. Эсвэл сая Филиппиний ерөнхийлөгчийн гаргасан зарлиг байсан гэсэн гэж байсан. Тэр нь болохоор гудамжинд хэрвээ карантиныг зөрчөө явж байгаа юм бол шууд буудна ч юм уу тиймэрхүү айлган сүрдүүлэлтэн доор хүмүүсийг бүр үнэхээр тэр карантиныг бүр чанд сахиулж байгаа. Монголын хувьд бол дотоод яг улс дотроо илэрсэн байгаа халдварууд нь бүгд хяналтанд ороо. За тэгээд өдөр болгон мөн доктортой мэдээллүүдийг авч байгаа. 50 байдалтай байгаа учраас хүмүүс сэтгэл санаа тайван. За тэгээд гадуур дотроос орж гарч байгаа нь арай гайгүй байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгээд тийм учраас яг энэ ганцаардлыг мэдрэх, ганцаараа байхаас үүдэж байгаа асуудлууд харьцангуй гайгүй болов. Гэхдээ нөгөө өмнө хэлсэн дугаараа эхлэхдээ хэлсэн Монголд гэр бүлийн хүчирхийлэл карантин хэлснээс хойш 44% нэмэгдсэн гэсэн нэг тийм мэдээлэл явуулсан. Тэгээд энэ ерөөсөө дэлхийд даяар гэр бүлийн хүчирхийллийн асуудал бол одоо хурцаар тавигдж байгаа. Ялангуяа нөгөө өндөр хөгжилтэй орнуудад болвол нөгөө нэг нийгмийн хамгааллын тогтолцоо нь бас харьцангуй одоо хөгжилтэй байдаг болохоор энэ чиглэлээр хамгаалах бодлогууд ч гэсэндээ сайн явагдаж байгаа юм билээ. Жишээлх юм бол Франц гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор одоо нөгөө нэг хүчирхийлүүлээд байгаа хүн нь одоо мэдээлэхэд аюу хүндрэлтэй болчихж байгаа шүү дээ. Яг нөгөө нэг хүчирхийлэгчтэйгээ хамт байгаа учраас тэгээд энэ чиглэлээр барьж байгаа одоо авсан арга хэмжээ нь юу вэ гэхээр эмийн сан руу ороод маск 19 гэж хэлэх юм бол яг би одоо ингэ хүчирхийлүүлээд байна гэсэн одоо мессеж далд юм гэх юм уу? Тэгсэнгээр маш олон орнууд энэ нөгөө нэг хүчирхийлэлтэйгээ бас тэмцэх талаар оролдлогууд хийж байгаа юм байлээ. Тэгэхээр яаж ч юу энэ дээр бол анхаарах хэрэгтэй л. Харин тийм. Юу руу буцаад орох вэ? Ганцаар байх нийгмээс тусгаарлагдах нь сая нэлээд хэдэн сөрөг зүйлсүүдийг дурдсан. Одоо тэр сөрөг тэр хор уршигуудыг хэрхэн одоогийн нөхцөлд бууруулах боломжтой байгаа талаар саналуудыг өгье. За хэлсэнчлэн ганцаараа байх гэдэг нь ерөөсөө би сэтгэл санаа танин мэдхүүн хувьд маш их хор уршигтай зүйл болж байна. За тэгээ мөн судалгаануудын хэлж байгаагаар бол ерөөсөө ганцаараа байх ганцаардлыг удаан хугацаанд мэдэрч явах нь тархалт, тамхи татах, за физиологийн янз бүрийн дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэргүүдтэй адилхан үр нөлөө үзүүлдэг гэж байгаа юм. За гэхдээ үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэхээр маш олон хүмүүсийг уулзалтуудад явуулсан байна л да. Би ганцаарддаг, би байнга хүмүүсээс хол байдаг гэдэг хариулт өгсөн хүмүүсийг. За энэ уулзалтууд нь маш олон зүгээр хүмүүсийг хамарсан үйл ажиллагаанууд байсан. Жишээ нь ойр дотны хүмүүсийг хооронд нь уулзуулах, хамаатны саднуудыг нь дуудаж уулзуулах, эсвэл ном, сүм, ажлаа мэргэжлийн холбогдлолтой хүмүүсийн цуглаан гэх зэрэг зүйлүүд рүү явуулаад за тэгээ хэсэг хугацааны дараа явуулаагүй хүмүүстэй харьцуулсан чинь нөгөө хүмүүсийн явсан хүмүүсийн хувьд амьдралын зорилгоо мэдрэх мэдрэмж нь дээшилсэн. За өөртөө итгэх итгэл нь дээшилсэн. Хорт зуршлаасаа ер нь зайгаа барьсан гэх зэрэг эрэг үр дүнүүд үзүүлж ирсэн байна л да. Гэтэл яг одоо энэ карантины төвшөнд бид нэр гарч орох боломж байхгүй юусэн гэхдээ харагдаж байгаа тийм. За тэгвэл энэ үедээ аль болох гэрийнхэнтэйгээ ойр дотн харилцаатай байхыг хичээгээрэй. За хүмүүс одоо дийлэнх нь ер нь бол ажил төрөлтөө яваад гадуур зүрх явж гарч байгаа. Яг гэртээ ингээ хадагдчихсан хүмүүсийн хувьд бол ерөөсөө
оюутнууд их хэмжээгээр байгаа. За тэгээд зайнаас ажиллах боломжтой ажил хийдэг хүмүүстэй IT янз бүрийн салбарын хүмүүс. За эдгээр хүмүүсийн хувьд бол орж гарч байгаа хүмүүстийг айллах, гадуур дотор юу сонь сайхан юу болж байна тэр талаар ярилцах, сонсож мэдэх. За нөгөө талаар бас одоо ихэнх хүмүүст байгаа болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр нөгөө сайхан гарсан судалгаагаар монголчуудын бараг 90% нь гар утастай. Тэнцэнээс мөн дийлэнх буюу 80% нь Facebook аккаунттай банк өдөртөм орж ашигладаг гэдэг судалгааны үр дүн байсан. Тийм учраас айлуулах ганцаараа байхаас ганцаараа утсан дээр интернет ороод юм уншаад үзээд байхаас илүү хүмүүстэй бас харилцаа үүсгэх хичээгээрээ онлайнаар видео кол хийх, найзуудтайгаа хамт иргэн тойронд юу болж байна тэр талаар ярилцах гэх зэрэг байнгын тэр харилцаанд орж шин мэдээллүүдийг авч байхгүй бол удаан хугацаанд ганцаараа байгаадах нь ганцаардалтай хүргэнэ гэдгийг хүнд дурдсан тийм. За ийм миний зүгээс бол ийм санал байна. Ааха. Түрүүн яг зүчи яран дээр бас гарч исэн. Яг ингээд 20-нд ороод карантинлэгдчихаар яг нөгөө нэг өмнө нь явагдчихсэн амьдралын хэм маяг нь алдагдаж эхэлдэг. Одоо нэг амьдрал нь утга учиргүй болцсон юм шиг, зориг чиггүй болцсон юм шиг санагддаг. Тэгэхээр үүн дээрээс улбаалаад яг карантины үед хэрэглэх хамгийн чухал одоо өөрийгөө гоё нөгөө нэг хэвийн байлгах зүйл нь юу вэ гэхээр яг өдөр одоо ихтэй хийх боломжтой өдөр тутмын ажлын жагсаал гаргах гэх юм уу? Юу гэдгийг одоо угаасаа хизээ нэг өдөр карантин тавигдах нь тодорхой, өвчин одоо байхгүй болох нь тодорхой. Тийм болохоор амьдрал чинь үргэлжилж байгаа хിവэрэ шүү гэдгийг бас одоо бодолцоод ирээдүйдээ зориулсан төлөвлөгөөнүүдээ түүндээ зориулсан ажлуудаа бас хийж явах нь эргээд сэтгэл зүйд чинь бас эерэг нөлөөллийг үзүүлнэ. За жишээлх юм бол бидний хувьд бол диплома бичиж байгаа. Яг хизээ 20 тавигдах мэдэхгүй байгаа ч гэсэндээ диплома бичиж байгаа. Хуваарийнхаа дагуу юмаа хийгээд явж байгаа. За дараагийн нэг зүйл нь эрүүл амьдралын хэм маягийг өөртөө бий болгох. Магадгүй өмнө нь юу гэдэг чинь хичээл сургуультай явбал ажиллаа хийгээл яг энгийн амьдралдаа өдөр тутамдаа юу гэдэг төргөн хоол иддэг байсан бол эргээд цаг гарчиж байгаа болохоор өөртөө зориулаад гоё эрүүл хоол хүнсийг хэрэглэх ч юм уу. За дасгал хийх гэхээр цаг зав болдгоо байсан бол гэртээ хөнгөн хэлбэрийн дасгал хийх, өглөөдөө йог хийх, бясалгал хийх ч гэдэг юм уу. За энэ талаар бас амьдралын хэм маягаа карантины нөхцөл байдлыг ашиглаад маш гоё эргээр өөрчлөх боломжтой. Энэ нь бас давхар сэтгэл зүйн эерэг нөлөөллийг бий болгож байгаа. За хамгийн сүүлийнх нь юу вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг яг бодитоор үнэлэх гэх юм уу. За үнэхээр өөрт чинь хэвийн байдгаас илүүтэйгээр их уйтгар гуниг, за уур уцаар эсвэл одоо юу гэдэг чинь бүр ингээл депресд ороод гутраад байгаа болвол үүнийг яг бодитоор үнэлээд одоо яг ямар үед нь ямар хариу үйлдэл зам үйл хийвэл арай гайгүй болчих гэдэг өөр дээр ажиллах хэрэгтэй. Яг нөгөө нэг үүнийг мэдгүй болвол тэр чигээрээ ингээл яваал үргэлжлээл байх боломжтой шүү дээ. Тэгэл нөгөө манайхан чинь сэтгэл зүйн асуудлуудаа ер нь бол нэг тоодгүй шүү дээ. Тэгэл ер нь ямар ч сэтгэл зүйн асуудал байсан одоо энийг эмо гэдэг үгийн дор багтаагаад за би одоо ингээ эморж гинэ гэж байгаа л гэдэг. Нөгөөх нь яг бүр юм хүнд ноцтой асуудлыг үүсгэх хэмжээнд очсон явж идэг. Тийм болохоор үүн дээрээ бас анхаараарай. Тэгээд үнэхээр бүр ингээд өөрөө шийдэж чадахгүй хэмжээнд байх юм бол мэрэгжлийн хүмүүст заавал хандаарай гэж хэлмээр байна. Хүсмээр байна. Тийм нэрээ. Янз бүрийн асуудал хэмжээс хичрээд өөрөө удирдах чадхааргүй болоод байх юм бол болох гээд байх юм бол мэрэгжлийн хүнээс заавараа гэдэг дахин хэлнэ тий. Тэгээд сайн нэг юм дуртай марцсан. Энэ ганцаараа байх, ганцаарлын мэдрэмж нь өндөр настай болох тусам хүмүүст илүү их хүн дээр тусдаг юм байна. Тийм учраас эмээ өвөө альсвал хамаатны ахмадтай хүмүүс нь гэртээ ганцаараа тустай байдаг бол тэр хүмүүстэй айлах хэрэгж очих хичээгээрэй.
Тэгээд ер нь зөвхөн карантины хугацаанд ч биш цаашдаа ч гэсэн арилах хоёрын очиж уулзчих шаардлагатай гэдгийг сануулмаар байна. Тэгэхгүй бол өмнө хэлсэн бүх сөрөг зүйлүүд өнөөдрөөс хүмүүс хамгийн их хүртэх. За тэгээд нөгөө бас ганцаараа байгаад хахаар найзууд нэг л холдсон юм шиг хүмүүс санагдаад байж магадгүй те. Эсвэл ажил хамтран ажиллагч нараас клубийн баг хамт олноос холдоод байгаа юм шиг. Тэгээд буцаад эргээд уулзахад одоо нэг л сонин санагдал те. Сандрал мэдрэл хичээ цаа зовмор санагдаад байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ хүнд хэцүү цаг үед хүмүүс холдох нь тэр хүмүүсийн харилцааг улам холдуулдаг биш, харин улам илүү нэгтгэдэг гэдэг. Тийм учраас энэ хүнд хэцүү цаг хугацааг аль хамтдаа даван туулж байгаа гэдэг үүднээс хараад хүмүүс холбоо барихгүйгээр алга болчих юм бол тэрийг нэг хүн дээр тусгаж аваад хэрэггүй. Өөрөөсөө амьдралд өөрөөсөө зүйлийг хийгээл явж байгаа гэдэг үүднээс нь харах хичээгээр. За тэгээ мөн бид хоёрын сайн ярьсан бүх зүйлс өөр олон хүчин зүйлсээс хамаарат хүн болгонд өөр тусч магадгүй. Хүмүүсийн онцлог, би хүний онцлог гэх юм ээ. Ааха. Тэгээд бас нэг зүйлийг хэлгээ мартчихаж. Тэр нь юу вэ гэхээр таны яг зүчийн яриан дээрээ саналаа нөгөө найз нөхөд ойр дотны хүрээллийн асуудал юу вэ гэхээр яг бид нар ингээд хөл хараанд ороод гэртээ байгаад нийгмийн харилцаа багасаад ирэх тусмаа нөгөө нэг харагдаж байгаа байдаг хитгэн одоо дотны хүмүүсийнх нь нөлөөлөл нь амар хүчтэй болж ирдгийг би яг өөр дээр анзаарч байгаа байхгүй юу. Яг нөгөө нэг өмнө нь зүгээр л ингээд тоглоомоор ч юм уу нэг үг хэлчихэд тэрийг болол зүгээр ингээд тоглоом гэж хүлээгээл авчдаг байсан бол одоо нөгөө хүмүүсийнхаа хэлж байгаа сөрөг зүйлийг бүр амар хүн дээр тусаж авдаг болж яа тэгэхээр одоо надад байгаа буюу өөрт чинь байгаа хамгийн тэр нөгөө нэг нөлөөлөл үзүүлж байгаа хүн хэдхэн нэг ойр татны хүн болчихж байгаа. Бусад хүмүүс ерөөсөй байхгүй болсон болохоор тэгэхээр нэг нэгэндээ аягүй сайхан хүлээцтэй хайрлаж хандах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээ ялангуяа сошиал орчинд те нэг одоо юу гэж чи нэг их юм бодлохгүйгээр чиний одоо өөрлөж уцаарлаад ч юм уу хэлсэн үг эсвэл тоглоом давхуугаар хэлсэн үг чинь одоогийн яг хүмүүсийн нөгөө нэг эмзэг болцсон байгаа сэтгэл зүйдээр маш хүчтэйгээр тусч очино. Тийм болохоор дор бүрнээ хайртай дотныхоо хүмүүсийг, ойр тойрныхоо хүмүүсийг хайрлаад тэгээд үг үйлдэлтэй анхаараарай манайхаа. Тэг. Зя тэгвэл хоёлоо өнөөдрийнхээ дугаарыг дуусгах уу? Ааха тэгээ. Тэгээд дуусгахаас өмнө юуны төрөнд өнөөдрийн нөхцөл байдлыг одоо ийм гоё тогтвортой байлгаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид эмч нартаа бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлхэн зүйтэй. Тэгээ бас нэг судалгааны үр дүн харсан чинь одоо яг энэ хөл хорионы үеэр өвчин тахлын үеэр хамгийн их стресст ордог, сэтгэл зүйн асуудлуудыг авдаг хүмүүс нь эмнэлгийн мэрэгчлэлтэй хүмүүс байдаг. Тэгээд хүмүүс эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн 30-аас илүү хувь нь одоо PTSD буюу гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг лөө. Гэх мэтчлэнгээр сэтгэл зүйн асуудлуудад одоо өртөх энэ нь эмгэг хэлбэр чилжих айгүй өндөр эрсдэлтэй байдаг юм байлээ. Тийм болохоор бас эмнэлгийн мэрэгчлэлтэй хүмүүстэй дахин талархаад тэгээ энэ хүмүүсийнхаа хэрвээ болдог бол энэ хүмүүсийнхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд нь бас давхар анхаармаар санагдсан. За тийм. Бид хоёрын энэ удаагийн дугаар бас нэлээд удаа үргэлжлэлээ. Харин. За тэгээд бүгдээрээ гэртээ сахиулаа сайн хийгээд өөрсдөө сайн сахиад ирүүл байцаагаарай. За дараагийн дугаараар уулзцгаая. За тэгээ. Баярлалаа.